Сайн байцгаана. Өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. 2017 оны 3 дугаар сарын 21-нд 6 настай Жак түүний дүү 4 настай Алис нарыг нагад захын Хятадын Хубэй мужийн Шаньян хот дахь Наньян дүүрэг рүү яаралтай авч явжээ. Тэд өвөө эмээгийнхэн жижигхэн өдөөгийн байшинд очиж амьдрах болсон юм. Үүнээс өртөө нэг өдрийн өмнө л тэд Шанхай хотын тансаг орон сууцнд амьдарч байлаа. Гэтэл ингэтлээ амьдрал нь гинэт өөрчлөгдөх болсон шалтгаан нь тэдний ээж Пү Вэйвэйтэй холбоотой байв. Вэйвэй 1987 онд Хубэй мужийн ядуу тариачин айлд төрсэн нэг ахтай. Эцэгийнхэн дугуй засаж амьдралаа залгуулдаг байжээ. Гэр бүлийн эдийн засгийн байдлаас болоод Вэйвэй дунд сургуулаа төгсөлгүй орхиж ажил хийхээс өөр аргагүй болсон. Мэргэжилгүй байсан учраас тэр хүнд учир бага цалинтай ажил хийж амжуудаг байв. Хэдэн жил ингээс зүтгэсний дараа тэр Шанхай руу нөж төрөл бүрийн ажил хийж үзжээ. Үйлдвэрийн ажил цэвэрлагч, худалдагч, бүр гудамжин жижиг худалдаа эрхэлж байв. Эдгээр ажил бүгд хэцүү, цалин муутай байсан ч тэр хизээж буушгүйгүй. 2009 онд 22 настайдаа Вэйвэй Никс гэдэг хүүхдийн хувцсны дэлгүүрт худалдагчаар оржээ. Энэ мөчөөс хойш түүний амьдрал эрс үржлэгдэв. Никс бол 1864 онд үүссэн Британий алдартай загварын брэнд юм. Тим том компанид ажиллах болсондоо Вэйвэй маш их баярлаж өмнөхөөс илүү хөдөлмөрч чин сэтгэлээсээ ажиллах болсон. Тэр жил Британий төвөөс Шанхай салбарт шинэ захирлыг томилсон юм. Түүний нэрийг Майкл Симпсон гэдэг байв. Майкл 1982 онд Английн Дорсет хэмээх газар чинээлэг гэр бүл төрсөн. Аав нь том корпорацийн удирдах албан тушаалтан, ээж нь гэрийн эзэгтэй бөгөөд уран зураг дуртай хүн байжээ. Майкл маш сайн боловсрол эзэмссэн, амжилттай суралцаж Их Британий нэр хүндтэй их сургууль төгссөн. Удалгүй Некс компанид ажиллаж өөрийн авьяас шархуу цангаараа тун удалгүй дээд удирдах түвшинд хүрч чадсан юм. Тэр 30 хүрээгүй байхдаа л өндөр цалинтай нэр хүндтэй албан тушаал ажиллаж байлаа. Царайлаг төрөх боловсрал, амжилттай ажил мэргэжил Майкл Хятад эмэгтэйчүүдийн хувьд төгс залуу гэж хэлж болохоор хүн байв. Нэг нь чинээлэг гэр бүлээс гаралтай, нөгөө нь ядуу айлын охин. Хувь тавилан тэднийг Некс компани Шанхай салбарт улжуулсан юм. Майкл тухайн салбарын онлайн ажил болон дэлгүүрийн менежментийг хариуцдаг байсан. Нэг өдөр дэлгүүрт шалгалт хийхдээ Вэйвэйтэй тааржээ. Майкл Вэйвэйгийн хувьд цагаан морьтой анхуу шиг л байсан. Хоёул хамт ажиллах хугацаанд улам морьдож удалгүй хайр сэтгэлийн холбоотой бодлоо. Удсанчгүй Вэйвэй жирэмсэн болсон бөгөөд тэд баяр өөртөөгөөр гэрлэхээр шийдсэн байна. Гэхдээ Вэйвэйгийн гэр бүл анхандаа энэ харилцаанд санаа зовж байлаа. Хурим нь яаруу санд руу болж Майкл Хятадын уламжлалын дагуу сүү бэлэг өгөөгүй гэр оронч бэлдээгүй байв. Гэсэн ч гэр бүл нь амьдралаа хамт эхэлж доктортой болох нь илүү чухал гэж үзээд тэдний шийдвэрийг зөвшөөрчээ. Майклийн аав бүр Англиас тэсэж ирж энэ олон улсын хурмыг гэрчилсэн байна. 2011 онд тэдний анхны хүүхэд Жак төрөв. Вэйвэй ээж болсныхоо дараа ажиллахаа болж бүх анхаарлаа гэр бүл хүүхдүүдэд зориулахаар шийдсэн. 2 жилийн дараа тэдний охин Алис төрж гэр бүл нь улам бүр ад жаргалтай болжээ. Тэдний амьдрал бусдын нүдэнд төгс гэр бүл мэт харагддаг байв. Майкл эхнэр 2 хүүхдийг хайрладаг байсан бөгөөд гэр бүлийн хангалуун амьдралдаг байжээ. Хүүхдүүд нь нэр хүндтэй олон улсын сургууль сурж байсан юм. 2017 оны 3 дугаар сарын 20-нд Вэйвэй Майкл өөр эмэгтэйтэй уулзч байсныг олж мэджээ. Тэр урам нь угарч уур хилэндээ шатаж байлаа. Олон дахин бодсны эцэст Вэйвэй нөхөртөөгөө нүр тулж бүхнийг илчлэхээр шийдсэн. Тэр хоёр найзтайгаа хамт очиж нэгийг нь бичлэг, нэгийг нь зураг ав гэсэн байна. Гэвч уур хилэнгээ барьж чадахгүй байх гэж айсан тул тэр хувцсныхаа халаас нь жижиг утга хийжээ. Ямар нэг аюул гарвал өөрийгөө хамгаална гэж бодсон байна. Гурвуулаа хамтдаа хаалгыг нээтэл галт тогооноос нэг эмэгтэй гарч ирсэн. Тэр мөчөд Вэйвэй маш их хөрлөв. Тэр эмэгтэй рүү дайрах гэтэл Майкл гүйж ирээд түүнийг тэрч хамгаалсан юм. Тэр эхнэр лугаа болцгоо гэж хашгиржээ. Гэвч тэр мөчөд Вэйвэй уур хилэн давтан утгаа гаргаж ирээд Майклыг утгаалсан. Хэдхэн хормын дараа Майкл газар унаж цус алдсан байв. Түүнтэй хамт байсан эмэгтэйч бас үнд шарх авсан байлаа. Вэйвэй зочролд орж газар суугаад юу ч ойлгохоо болжээ. Удалгүй цагдаанаар дуудлага авч ирэн бүгдийг саатуулж авч явсан байна. Хамгийн эмгэнэлтэй нь яг тэр үед хоёр хүүхэд нь Жак болон Алис өрөөндөө унтаад юу ч мэдээгүй байжээ. Өчигдөрхөн төгс гэр бүл мэт харагдаж байсан амьдрал нь нэг шөнийн дотор бүрэн сүрсэн. Энэ үеэс эхлэн хүмүүс Майклыг буруутгаж эхэлсэн. Нөхөр нь гэртээ нууц амаргаа авчирч эхнэрийнхээ нүдэн дээр яаж түүнийг хамгаалж чадав гэж. Ийм үед Вэйвэй уурлаж өөрийгөө барьж дийлэхгүй болсон ойлгомжтой. Гэхдээ үнэхээр тиймээс нь
Тэдний харилцаа анханасаа хурдан нэг нэгнийгээ сайн танилгүй урам исэн байлаа. Хамт амьдрах болсноор тэдний зааш амьдралын маяг үзэл бодлын зөрүү улам их гарч эхэлжээ. Майкл гэр бүлээ сайхан байлгах гэж ажилдаа улам улаарч бараг гэртээ ирэх завгүй. Гэхдээ тэр хүүхдүүдэд орхигдуулдаггүй байсан. Өдөр бүр ажиллаад хараад гэртээ ирж хүүхдүүдтэй үлгэр уншиж өгч унтуулдаг байв. Амралтын өдөр бүрд хүүхдүүдтэй авч аялж шин зүйл үзүүлдэг байсан. Аав дүүдийн нөхрөө өвч тэр сайн хүн. Тэр Вэйвэйг хайрлаж хамт авсан зургуудаа олон нийтийн сүлжээнд хуваалцдаг байсан. Инээж бүх гэр бүлийн зураг, аяллаа мөчүүд, жаргалтай селфи, гаднаас нь харахад төгс хос мэд. Гэвч Вэйвэй хүүхдүүд төрсийн дараа их хөшлөгдөжээ. Өмнөх шигээ хичээд зүтгэдэг даруухан эмэгтэй байгаа болсон. Хоёр дахь хүүхдээ төрүүлсийн дараа тэр хит их дэлгүүрээсч үнтэй бар авдаг, шүн болгон баар клуб ордог болсон гэнэ. Хүүхдүүдээ хар шасрах үргээ бараг нөхөртөө даатгажээ. Хүүхдүүдийн сургалтын төлбөр өндөр байсан. Дээр нь Вэйвэйн зарлага нэмэгдэж гэр бүлийн санхүү хэцүү болж эхлэв. Майкл хэдэн ч удаа үрлэгэн байхаа боль гэж шатгсан ч Вэйвэй тоодгүй бүр улам дураараа авиралдаг болжээ. Ингэснээр тэд байнга маргалдаг болсон. Нэг удаа Вэйвэй ууралсандаа аяхтай зүг шидэж Майклийн туханд цохиж гэмтээсэн байна. Тэд Англид аавындаа очиход тэр зүйлийг Майклийн аав анзаарчээ. Тэр бэрээ утас оролдож юу ч хийдэггүй хүүхдүүдийг бүгдийг нь Майкл даатгсан байсныг хараад их сэтгэл дундуур болсон. Харин хүүгийнхээ тухан дээрх сорвиг олж хараад энэ бүсгүй чиний ирээдүйд тохирох хүн биш байна гэж хэлсэн гэдэг. Эцэст нь 2015 онд Майкл албан ёсоор салахыг хүссэн байна. Гэвч Вэйвэй татгалзжээ. Тэр жирийн худалдагчаас олон улсын компанийн захирлын эхнэр боллоо дэвшилсэн хүн. Хүмүүсийн мөрөөддөг хангалуун амьдрал энэ бүгдийг орхино гэдэг түүнд аимшигтай зүйл байлаа. Мөн тэр нөхрийнхөө орлогоос бүрэн хамааралтай байсан учраас салалт нь Вэйвэйд бүх зүйлээ алдахтай адил байсан. Тиймээс Майкл хууль ёсны тустай амьдрах гэрээ санал болгожээ. Үүнд хүүхдүүдийг өөрөө өсгөх мөн Вэйвэй цар бүр санхүүгийн дэмжлэг үзүүлж харин тэр хүүхдүүдтэй уулзах хэрэгтэй байх заалд орсон байна. Ингээд хоёр тал хэсэг хугацаанд тустай амьдарч тайвширч бодохоор тохиролцжээ. Удалгүй Вэйвэйч зөвшөөрсөн. Тэд саастын дараа Майклийн сэтгэл санаа эрсдээ ирджээ. 2016 оноос тэр сошиалд хүүхдүүдтэйгээ хамт байнга зураг тавьдаг болсон. Гэвч энэ тусдаа амьдрах гэрээ бол Майклийн төлөвлөгөөний нэг хэсэг байв. Хятадын гэр бүлийн хуулиар хосууд 2 жил дараалан тусдаа амьдарсан гэдэг нь салах хууль ёсны үндэслэл болдог. Харин Вэйвэй үнийг огт өөрөөр ойлгож байжээ. Түр хугацаанд тусдаа амьдраад дараа нэвлэрнэ гэж итгэж байсан. Гэвч Майкл энэ гэрлэлтэд итгэл найдвараа алив талцчихсан байлаа. Тэр үед Вэйвэй ч өөрчлөгдөөгүй. Өмнөх шигээ үрлэгийн хэвээр амьдралаа өөрчлөх талаар огт боддоггүй. Ингэж хоёр дэс өөр хандлагатай хүмүүсийн хооронд 3 дахь хүн орж ирэхэд бүх зүйл дэлбэрэх нь тодорхой байв. 2017 он гэхэд Майкл болон Вэйвэй хоёр тусдаа амьдраад 2 жил болж байлаа. Хуулиар бол тэр хүссэн үедээ гэрэлтэй цуслаж болох байсан. Гэвч яг энэ үед түүний амьдрал шинэ хүн орж иржээ. Тэр эмэгтэй нэр бол Линжин. Тэр Вэйвэйгээс тэсөөр хүн байлаа. Гадаадад Их Британд суралцаж төгссөн боловсралтай ухаалаг өндөр орлоготой эмэгтэй. Том компанид удирдах төвшний албан тушаал хашдаг хүн байв. Тэд ажлын шугамар танилцсан бөгөөд маш хурдан татсан. Майкл анханасаа түүнд татагдаж бид хамт ирээдүг бүтээж чадна гэж итгэж байсан. Линжин Майкл чи чин гэр бүлтэй хүн шүү дээ гэж хариулан татгалзжээ. Тэгэхэд Майкл түүнд үнэнээ хэлсэн. 2 жил тусдаа амьдарч байгаа. Би удахгүй албан ёсоор гэрэлтэй цуслах гэж байгаа гэв. Линжин энэ үгийг итгэн хүлээж авсан. Тэр ухаалаг намтай Майклийн хүүхдүүдэд хүртэл маш сайн ханддаг байсан. Жак Алис хоёрч түүнд тасаж хамт тоглох дуртай байв. Хүүхдүүд нь эцэг их хоёр нь салж байгаа гэдгийг ойлгоогүй. Майклийн хувьд Линжин бол яг түүний мөрөөдлийн эмэгтэй байлаа. Амьдралаа хамт бүтээж сэтгэл санааг нь ойлгож доктортой гэр бүл үүсгэж чадах хүн. Тиймээс тэр ирээдүгээ төлөвлөж эхэлсэн. Вэйвэйгээс гэрэлтэй зуршлуулж дараа нь Линжинтэй хамт шинэ амьдралаа эхлүүлэхээр зэхэж байв. Гэвч түүний энэ мөрөөдөл биелэхээс өмнө бүх зүйл нэг шөнийн дотор сүржээ. Хэрэг гарсны дараа Вэйвэй яах Жак Алис хоёрыг авч Хубэ мужийн Наня эмээх хөдөөгийн тосгонд амьдруулах болсон. Тэднийг Вэйвэйн аав ээжд нь өгч нутгийн бага сургуульд оруулжээ. Гэхдээ хүүхдүүдийн хувьд энэ гинтийн өөрчлөлт маш хэцүү байсан. Өмнө нь тэд олон улсын сургууль сурч англи хэлээр хичээл үздэг. Шанхайн өндөр зэрэглэлийн амьдрал тассан байв. Харин одоо хөдөөний сургууль хуучин байшин танил бус орчин. Тэд эхэндээ сургуульд явахыг ч хүсэхгүй байжээ. Гэр бүлийн нөхцөл ч хэцүү байсан. Жижиг байшин өрөө нүрэлцэхгүй тул Жак Алис хоёр үеэлтэйгээ нэг өрөөнд унтдаг байв.
Энэ хугацаанд Майклийн аав хүүгийнхээ хүүхдүүдтэй холбоо барих гэж олон удаа оролцсон ч Вэйвэйийн ах хуцаа авахгүй хариу өгөөгүй байна. Майклийн аав бүр ач нартай зориулж Майклийн бага наснаас нь авахгүйлаад дурсгалын цамагтай альбом бэлдсэн байв. Тэдэнд аав чинь хэн байсан гэдгийг сануулах гэж. Гэвч Вэйвэйийн гэр бүл альбомыг хүүхдэд төгсөнгүй. Олон сар өнгөрч Вэйвэйийн гэр бүл чимээгүй байсаар байлаа. Харин Вэйвэйийн шүүх хурал болохын өмнө гэнэт тэд Майклийн аавтай холбоо барьжээ. Гэвч хүүхдийн асран хамгаалах эрхийн талаар биш, Вэйвэйийн ял багасхад туслаач гэсэн хүсэл гаргасан байна. Тэд Майклийн аавыг өршөөл хүссэн цагтл бичиж өгөхийг шаарджээ. Мэдээж Майклийн аав үүнд дурлаж, "Миний хүү хүнөөсөн хүн шүү дээ. Би яаж өршөөл бичиж чадах вэ" гэж шууд татгалзсан. Гэвч тэд бууж өгөөгүй. Тэд хүүхдүүдийг барьцаа болгожээ. "Хэрвээ та өршөөлийн цагтл бичвэл ач нарыг уулзуулна. Бичихгүй бол дахин хизээч харуулахгүй." Тэгээ зогсохгүй тэд бүр хүүхдүүдийн амьдралын зарлыг төлөхийг шаардсан байна. Энэ бүхэн Майклийн аавыг галзууруулах шахжээ. Тэр "Та нар үнэхээр мартсан уу? Миний хүүг хэн алсныг" гэж орилсон гэдэг. Гэвч дараа нь ил болсон зүйл бүрч дор байв. Вэйвэйийн гэр бүл хүүхдүүдэд "Аав чинь англи буцсан. Одоо та нарыг харахыг хүсэхгүй байгаа" гэж худлаа хэлж байсан тодорхой болсон юм. Тэр үед Майклийн аав зөвхөрч Вэйвэйийн гэр бүлтэй эвлэрэхгүй бол хүүхдүүд нь намайг бүр мөсөн мартах байх гэж боджээ. Ингээд тэсэж чадалгүй тэр өршөөлийн цагтл бичсэн байна. Үүний ачаар Вэйвэйийн ял 25 жилээр өнгөрчээ. Мөн Майклийн аав 10,000 фунт стерлинг төлж дараа нь хүүхдүүдийг англи авч явна гэсэн нөхцөлтэйгээр тохиролцсон. Гэвч Вэйвэйийн гэр бүл үнийг хүлээн зөвшөөрсөнгүй. Тэд мөнгө бага байна гэж хэлээд дахин хоёр нөхцөл тавьсан. Нэгт Майклийн аав хүүхдүүдийг жил бүр хятад руу авчиржуулах ёстой. Хоёрт хүүхдийн асран хамгаалах эрхийг авахын тулд 62,000 фунт төлөх ёстой гэв. Энэ бол хайртай ач нартайгаа уулзах хүсэлтээр тоглосон шууд худалдаа байлаа. Майклийн аав твцсэнгүй. Бүх гэрээг цуцалж өршөөлийн цагтлаач буцаан татсан. 2018 оны 7 сарын 9-нд Шанхайн дунд шатны шүүх Вэйвэйд албан ёсоор ял оноожээ. Санаатай хүн амны хэрэгт буруутай гэж үзэн бүх насаар нь орхиол онов. Тэр 2030 оноос өмнө өршөөлж авах эрхгүй байв. Мөн Майклийн гэр бүлд 150,000 юаны нөхөн төлбөр. Майклийн найз бүсгүй Линжинд 290,000 юан төлөхийг шүүх шийдвэрлэжээ. Ингээд алслахын хэрэг дууссан ч хүүхдийн асран хамгаалах эрхийн дайн дөнгөж эхэлж байлаа. Вэйвэйийн ял шийдвэрлэгдсийн дараа Майклийн аав шантраагүй. Хүүгээ алдсан ч тэр одоо үлдсэн хоёр ач нартаа анхаарахаас өөр сонголтгүй болсон юм. Тэр англи хятад хоёрын хооронд олон удаа нисэж шүүхийн өргөдөл гаргав. Майклийн аав Хятадын Шаньяны дунд шатны шүүхэд албан ёсоор гомдол гаргаж Жак болон Алис хоёрыг асран хамгаалах эрхийг авах хүсэл гаргасан байна. Гэвч түүнийг гайхшруулсан зүйл бол Майклийн аав хохирогчийн гэр бүл байсаар атал тэр бараг ямар ч ирэхгүй мэт байжээ. Шүүх хэргийг удаан хүлээлгэж Вэйвэйийн гэр бүл харин хүүхдүүдийг уулзлахыг бүрэн татгалзсан. Тэдний байр суурь тодорхой байв. Хүүхдүүдийг өгнө, гэхдээ эхлээд мөнгөө төл. Майклийн аав энэ бүх хугацаанд дор хаяж 100,000 фунт стерлинг зарцуулжээ. Хуулийн төлбөр онгоцны тийз, орчуулагч, байранд бичих, шүүхийн ураамж гээд бүхнийг өөрөө даасан. Гэхдээ Вэйвэйийн гэр бүл бууж өгсөнгүй. Тэд үргэлжлүүлэн хүүхдүүдийг уулзуулахгүй, мөнгө төлгөж зүтгэсээр байв. 2018 оны 7 дугаар сарын 28-нд Их Британий шинэ гадаад хэргийн сайд Жереми Хант бүгд найрамд Хятад ард улсад албан ёсны айлчлал хийхээр бэлдэж байлаа. Яг тэр үед Майклийн аав өмнө нь хамт ажиллаж байсан хуучин дараагаараа дамжуулж Хант сайдад яаралтай цахим цагтл илгээжээ. Тэр цагтлаа ингэж бичсэн байв. "Би нас барсан Британий иргэний аав байна. Миний өвөг алсан эмэгтэй гэр бүл одоо миний ач нарыг барьцаа болгож байна. Тэд надаас мөнгө нэхэж хүүхдүүдийг уулзуулахгүй байна. Энэ шударга ёс мөн үү?" Жереми Хант уг цагтлыг уншаад шууд хариу өгч туслахаа амлажээ. Хэвлэлүүдийн мэдээлснээр Хант Бээжинд очиод Хятадын гадаад хэргийн яамны дээд албан тушаалтнуудтай уулзахдаа энэ асуудлыг албан ёсоор хүндсэн байна. Хятадын тал хууль шүүхийн бие даасан байдлыг хүндэтгэгч хууль ёсны хүрээнд тусалж болохоо илэрхийлжээ. 2018 оны 12 дугаар сарын дунд үеэр Хубэй мужийн Наньян дүүргийн шүүх эцэст нь хоёр талын маргааныг хэлэлцэх хурал зарлав. Удаан үргэлжилсэн хэлэлцүүлгийн дараа тэд тохиролцоо хийсэн. Тохиролцооны дагуу Майклийн аав 99,000 фунт стерлинг төлж Алисын зардал болон хоёр хүүхдийн ирээдүйн аялал, утас, интернетийн төлбөрийг даахар болов. Вэйвэйийн гэр бүл 6 настай Алисыг Майклийн аавд өгч Англи руу явуулахыг зөвшөөрсөн. Харин 8 настай Жак Вэйвэйийн аав ээжтэй хамт үлдэхэр болжээ. Гэрээ батлагдсны дараа Майклийн аав сэтгүүлчдэд ингэж хэлсэн юм. "Энэ шийдвэр төгс биш. Хүүгээ авч явах боломжгүй дээ. Сэтгэл эмзэглэж байна.
Гэхдээ хоёуланг нь авч явах боломжгүй байсан болохоор доор хаяж нэгийг нь гэртээ авчирч чадсандаа баяртай байна гэв. 2018 оны 12 дугаар сарын 26-нд Жак Алис хоёр Наньян дүүргийн нэгэн зочид буудалд сүүлчийн удаа хамт онсон байна. Алисыг авч явах цаг ирэхэд Жак тэврээд битгий ав гэж өөлж ашгарч байв. Гэвч юу ч өөрчлөгдөөгүй. Майклийн аав Алисыг дагуулan галт эргээр Шанхай урч түүний бичиг баримтыг бүрдүүлсэний дараа хоёулаа Англи руу нисжээ. Вэйвэйн гэр бүл Жакийг үлдээсэн шалтгаан нь тодорхой байв. Тэр насан туршид ээжигээ шоронгоос гарахад асарна гэсэн төлөвлөгөөтэй байжээ. Энэ нь олон хүний сэтгэлийг зовоосон. Учир нь тэр гэр бүл Зенераа хайрлах биш зөвхөн ашиг тооцоотой хандсан мэт байлаа. Хэрэг авлын дараа Вэйвэйн гэр бүл хятад даяар шүүмжилт орсон. Энэ гэр бүл зөвхөн өөрсдийн ашиг сонирхлыг боддог. Хүүхдүүдийг хүртэл мөнгөний эрхсэл болгожээ гэж олон нийт зэвүүцв. Харин Майклийн аав дараа нь хэвлэл төгсөн ярилцлагатай хэлэхдээ би Вэйвэй төгшөө орсдгүй. Гэхдээ түүний гэр бүлд илүү их гомддог. Тэр Англид ирсний дараа хятад хэл мэддэг хүн өссөн Алисад аав нь өнгөрсөн ээж нь шоронд байгаа тухайг хэлүүлжээ. Алис нүдэндээ нулимстайгаар ээж яагаад тэгсэн юм бол гэж асуухад Майклийн аав зүгээр л ингэж хариулсан гин. Заримдаа хүмүүс уурснаас болж буруу зүйл хийдэг юм. Гэхдээ ээж чинь чам тайртай яваар. Харин түүний ах Жакд бүх үннийг хэлсэн байв. Түүнийг 2 шудаа шоронд ээж дээр нь авч очижээ. 2 хүүхэд үе үе видео дуудлагаар ярьдаг байсан ч Вэйвэйн гэр бүл урьдчилан тохирсон гэрээг үл томсорлож Жакийг Англид дүүтэй нь уулзуулахаас татгалзсан байна. Майклийн аав үүнийг хууль ёсны дагуу шаардах гэж оролдсон ч шинэ нэхэмжлэл гаргахад 20,000 пунд шаардлагатай байсан ба эргийн шийдвэр гарахад доор хаяж 1 жил шаардна гэж шүүх мэдгдсэн. Тэр дахин сэтгэлээр унсан байна. Гэхдээ хизээж бууж өгөөгүй. 2019 оны 8 дугаар сард Майклийн аав Вэйвэйн гэр бүлд 40,000 пунд өгөөд Жакийг авч явахыг хүсв. Гэвч тэд дахиад л хүлээж аваагүй. 2020 оны 8 дугаар сард Британий хэвлэлүүд Майклийн аав Алисыг дагуулan хятад руу явж Жактай уулзахаар зэхэж байгаа тухай мэдээлж байв. Гэвч түүнээс цааш ямар ч мэдээлэл гараагүй. Хэрвээ өмнөхөр Жакийг авч чадсан бол мэдээж энэ тухай хэвлэлүүд шуугах байсан биз. Тэгэхээр ах トゥ хоёр уулз чадаагүй болтой. Тэдний амьдрал 2 өөр ертөнцид үргэлжилсэн. Алис Англид хайр халамжлууд туссан. Харин Жак хятадын жижиг тосгонд өөр орчинд 2 ертөнц 2 хувь тавилан. Тэгсэн ч хүмүүс итгэдэг. Цаг хугацаа бүх шархыг идгээд нэг л өдөр ах トゥ хоёр дахин уулзаж өнгөрсөн гашуудлын сүудрийг арилгаж чадна гэдэгт.